Сэтгэлийн эмгээг ер нь эмчлэх боломжтой байдгүй. Эмчлэхэд хэр хугацаа бас шаарддаг вэ? За тэгэхээр нэг ийм зөвлөгөө өгье л доо. Сэтгэл өөрөө маш тийм нандин эргэтнэлтэй хэрэгтэй шүү дээ. Тэгээд сэтгэлийн энэ нандин эргэтнийг одоо үргэлжил хэнэгнэр эмчлүүлээд явна бол бодлаа. Хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг эмчлэх боломжтой. Яг би боломжтой гэдэг талаас нь би одоо нөө хүн яаж өөрийгөө эмчлэх вэ тэр талаар чиглэх гээд юм. Манайхан бол эмчлэл явж байгаа. Гэхдээ эн чинь өнөөдөр ингээ аз жаргалтай ингээ баяр хүртэй байж нэ хүний амьдрал ороо бусгаа тийм үү нийгэм хатуу ширэн байгаа үед магадгүй нэг тодорхой хэмжээгээр амьдралын сорилтонд ч гэдэг юм уу бэрхшээлд ч гэдэг юм уу хүндлэнгийн хүмүүсийн зүгээс ч гэдэг юм уу сэтгэл рүү нэг хөдөө хэлэх сэтгэлийг нэг мохоох урам зориг нэг хуулах ч юм уу тий эсвэл одоо юу гэдгийг янз янзын өвчин зовлон тохиолдох чинь гар захирал иймэрхүү байдлаар сэтгэл нөгөө их нандин эргэтэн учраас ерөнхийдөө өвдөж гээд идэв. Тэгэхээр тэр тоолонд ингээл лам хуруудаад гэдэг юм ингээд үзүүл царуулаа сэтгэл зүйн зөвлөгөөгээд явах хэцүү учраас хүмүүст би өөрийгөө яаж сэтгэлийн эмгэг тагнаас гарах вэ гэдэг зөвлөмжийг өгөх гээд байна. Нэгдүгээр сэтгэлийн хаан байдаг юм хэрэгтэй. Сэтгэл бол яг биеийн одоо олон эд эргэтэн дотор байх ч хамгийн гол төв олж суурилдаг эргэтэн хүйс байхгүй юу? Хүйс. За тэгэхээр сэтгэл готролтой гэж болъё. Тэгэхээр сэтгэл готролтой готролын мэдээлэл хүнээс хүйсэн дээр илүү төвлөрч оршино. Тэгэхээр хүн сэтгэл готролоосаа гарч надад нэг тийм яг хүмүүс нөгөө өөрийгөө тэр болгон сэтгэл готролд орсноо мэдгүй нэлээ хүн төлөвт орсоноо мэддэг. Харцангуй бүр ингээ нэг амьдрал өнгөгүй гэрэлгүй болоод юу ч их хүсэл дургүй болоод нэг тийм татгшоогоо ингээ нэг хомигдаад амьдралын ямар ч баяр баясгалан гэрэлгээ олж харах хүсэлгүй болоод зориг төлөвлөгөөгүй тэмүүлэлгүй болоод ирсэн үедээ би сэтгэл готролд орсон байж болох. Тэгэхээр сэтгэл готролч нэг бас нэг хөнгөн төлөөс явж байгаа хүнд ингээ хайжгаар хүндэрчдэг. Тэгэхээр сэтгэлийг эмзэглүүлсэн тодорхой тийм үйл явдлуудын дараа ч юм хүн өөртөө бас ингээд хэлбэрхэн эмчилгээ хийх боломжтой. За хүүсэн дээрээ төвлөрнө гэхэд бол хүүсэн дээр яг хүүсний сүүн дээр төвлөрнө гэсэн үг. Хүүсний хүн дээр. Тэгэхээр яг хүүсэн дээр ингээд төвлөрөөд ингээд намуухан орчинд өөрийнхөө хүүсэд төвлөрөөл хүүсээ чагнаж эхэлнэ. Тэгээл тэнд сэтгэл готролын одоо мэдээлэл гэдэг юм уу готролын шинж тэмдгэр байна уу гэл ингээд одоо гүн ингээд төвлөрөх байхгүй төвлөрч чадах хэрэгтэй төвлөрч ингээд тэгэл яг тэр хүүснийхээ сүндээ төвлөрөө тэнд байгаа мэдээлэл хасанд байгаа мэдээлэл ингээд хандж идэл ингээд нэг тийм хэцүү байсан нэг гутарч явсан үе ч юм уу нэг жиндж ингээд цөхөрж явсан тэр орон мэдээлэл ингээд орж ийл өөрөө ирэхгүй яг тэр төлөв рүүгээ шилжин гүнгийн гутралын гэдэг тэр уутхрын ингээд төлөв рүүгээ яг шилжээл тэр агшин хүн өөрийгөө өгнө тэр мэдээллийг үгүй хий гэж бодоод хүн засчих боломжтой. Яг тэр төлөвтөр орж аваад өөрийгөө маш их хайрлна. Гаргатна. Инкрилнэ. Яг гутралд орсон хүн бусдаас өгөн дэм их хүсдэг. Хайр хүсдэг. Бас нэг хансаар нэг урмын үг хэлэх нэг надад үг хэлээд өгөөсөд намаа нэг өргөөд ингээд түшээд явах тийм халуун дулаан нөмөр нөөлөгтэй нэг хэсэг ч гэсэн хамт байчаасаа гэдэг юм тийм хүснэ. Тэгэхээр яг тэр төлөө өөртөө байхгүй. Өөрийнхөө тэр сэтгэл готролын одоо байгаа өнгөрсөнд байгаа тэр төлөв рүүгээ орж гаад яг өөрөө тэрийг хайрлна. Урмын үг хэлнэ. Инкрилнэ. Тэгээ зоригжуулна. Тэгэл ингээл яг тэр үйлдэлийг өөртөө зориулаад хийгээл хахаар тэр хан өгөөдөл 3 удаа ядаж хамгийн багтаа хийн. 3-аас дээш 7 хийвэл аянаа мэдрэгдэн л нөгөө ингээд айхтар ингээд гутраал ингээд толгой нунжаал ингээд нэг сүүмийгээл өөрийнхөө нэг тийм хэцүү байсан цаг руу ингээд ороод ичээд яг нөгөө хүсэжсэн чи хин нэгэн харж хайрлж ингэлж тус тийм хөргөж штэ урам зориг өгж штэ итгэлийг төрүүлж штэ аргадж штэ тийм тэрвэрж энэ тэр бүх үйлүүдэл хийчих юм бол аяндаа нөгөө тавьрал ингээл ихэр татаал тэгснэ ингээл би энэ бүлээцэл тэгснэ хөс зарим хүмүүсийн төлсөн гарна зарим хүмүүсийн гацар нуглаа ингээл их тийм тайвшрал мэдрэгдэл тэгэл нэг сагуур тамсгаа авч магадгүй тэгснэ нулимс гарна тэгснэ хэхрэн тэгснэ өвшөө ингээ тийм үйлдэлүүдээр нэг тавьрч тэгэл энэ хит хийж хэрэгтэй энэ тэр хэцүү зүйл
сайн төлрөөд сайн хичээгээд хүн өөрийгөө дэмжилж хийж байгаа учраас нэг сэтгэл зүрхөө зориулаад нэг 10 минут өглөөдөө зориулахад болно. Бүх ингээ анхаарлаа төлрүүлж байгаа, чимээ шугана хорж байгаа. Зөвхөн бүх анхаарал чинь хүйсний сүм дээр хандах хэрэгтэй. Тэгэхээр хүйсний сүмний хальсан дотор байгаа тэр гутралын мэдээллүүдийг одоо байгаа ч гэсэн тэр байжлага тийм үү 10 жилийн өмнө байсан байжлага 5 жилийн өмнө байсан байжлага ямар ч байсан тэр төлөвүүдийнхээ өөрөө ингээд үгүй их боломжтой байхгүй тэрийг та нар хүмүүс далд ухамсар ингээд нэрлчихэд далд ухамсар үзүүл байхгүй шүү дээ хүрч чадах юм бол тэр бүгд ил ухамсар бүгд бидний ухамсарт мэдрэгдэж 5 метр хүн тархинд ухамсарт мэдрэгдэж хүлээж авагдсан зүйл тэрийг тэнд хийгээд түр орхичоо тэрлүүгөө өнгөж харахгүй болонгууд далд ухамсар болчиход байгаа уг нь үгүй л дээ тэгэхээр зориудаар тэрлүү хандж байгаа ухамсартайгаар өөрийнхөө тэр мэдэрсэн тууллуудаа гэдэг юм уу бид нар хүн идэрхнээр дамжиж өөрт нь хонигдчихсэн тэр шинж тэмдгүүдээ оронгуудаа устгаж байгаа байхгүй. Тэр халуун дулаан тэр хайрыг л хүсээд байгаа тэр зүйл ойлголцлыг хүндлэлцлийг хүсээд байгаа. Тэгээд хэн нэгэн хүнээс болоод хэн нэгэн хүнээс шиг болоод ч юм хэн нэгэн хүний дэргэд байх та ч юм тийм готролын төлөвт орж исэн бол одоо тэр хүнээсээ одоо хүсэжсэн зүйлээ яг тэр үед нь чи өөрөө орлоод өөрөө өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр хүсэжсэн зүйлээ авах гэжсэн зүйлээ скул одоо анзаардчихсэн зүйлээ авч байгаа гэсэн. Тэгээ ер нь болохоор ингэн сэтгэл готрол хүүсэн дээр байдаг энэ нүг сэтгэл готрлын гүн төлөврөөч юм тэр мэдээллүүд бидний тэр шинж тэмдгүүд тэр мэдрэмжүүд тэр биеийн одоо байр байдлууд ингээд тэнд удаан байх юм болов хүс жиндчдэг юм а жинд нь хаана нүг тэгээд жинд нь царцсан дээрээс нь ингэн хүний амьд орооддаг эсвэл готролын хүний амьч өөрөө галаас бүрдэж байгаа шүү. Тэгэхээр жиндэл энэ дараал энэ тэр нөгөө галчин бөхөөл амин гал бөхөөл тэр амьд ороодно гэсэн үг байхгүй. Тэгэхээр амьд ороодохлоор амьдралд нэг хайргүйч гэдэг юм амьдралаас цухтмаар ч юм амьдралаас явчмаар тийм бодлууд төрдөг аюултай. За энийг ингээд зачна ингээд яг энэ шиг за одоо сэтгэлийн уйтгар ингээд уйтгарын мэдээллүүд хүний бид нөгөө далд хумсгээ дахиад нэрлсэн тий. Гэтэл үндэ далд хумсрууд ихстэй байрлаж байгаа байхгүй. Хүүсти чинь доор 2 хонхрооны доор одоо нэг бидний ээжээс их одоо төрөхөд бидний хүстэй холбоотой байсан ихсэн юм за байрлал байгаа байхгүй. Тэр ихс нөө бас юу ачдаг. Жинддэг байхгүй даардаг. Уйтгар гэдэг энэ одоо гутрал, уйтгар, хоосрол энэ бүчинд хүүтэн эрчим нэр байхгүй. Хүүтэн халуун биш, дулаан биш, галтай дүлтэй биш. Учираас энэ жиндүү, хүүтэн, сэрүүн эрчим нэр байдаг учраас ихсдэр жиндэлт явуулж ин гэж бодох хэрэгтэй. Даарч ин гэсэн. Уйтгарсаар байгаа сэрэг эрчим гэдэг хүүтэн эрчим нэрийн төлөвт мэдэрсээр байгаа тэнд ихсдэр хойглолоо. Дахиад тэр орон царив нэвтэрнэ. Тэнд ямар уйтгарын яг уйтгарынхаа төлөө яг ихсийн тэр бид нар байрлалын заагаад өчтөө шүү дээ. Хүүснээс яг хүүсний сүгнээс 1 2 эсвэл 1.5. За тэр орчимд ингээд анхаарлаа маш сайн хандуулжаад ихс дээр анхаарлаа хандуулъя. Ихс байгаа уйтгар сэтгэлийн уйтгарын мэдээлэл руугаа төлөв рүүгээ шинж байдал руу цаг хугацаа орон зарим нэвтрээ орлоо. Гэл ингээд уйтгарын төлөв рүү ороод уйтгартай байгаа юм чинь нэг юм бараг л нөө бүх юм уйтгартай санагдал тий. Болж игэл уйлчих гал, болж игэл урамчих гал, болж игэл нэг одоо нэг тийм бусдаас ингээд тэр шаасан төгшөөс нэг тийм төлөвт орчдөг. Тэгэл нэг амьдралаас утгагүй санагдал, бүх юм утгагүй санагдал. Бүх юм тэгний бараан ч юм шиг, харв ч юм шиг тий. Тэр баярлж гэдэг юу чгүй байгаад юм гэл ингээд утгалаад. За тэгвэл тэрлүү бас дахиад орно, дахиад уйтгалж байгаа хүн ямар төлөвтэй. Уйтгалж байгаа хүнийг яавал одоо уйтгараас гарах боломжтой. Инээлгүүл тийм гоё зүйл ярьж өгвөл эсвэл одоо цаг хугацааг ажиргалтай тэмтүүг дурсамж одоо янз янзын байдлаар уйтгалж байгаа нэг уйтгараас гаргаж болно шүү дээ. Би уйтгалаад ингээд улам уйтгалаад байгаа бүсдэг юм байхгүй. Ядаж л уйтгараас иргээ гадаасаа хаалах юм. Уйтгараас иргээ тэр найзтайгаа уулзъя. Уйтгараас иргээ гоё туртай юм хий. Эсвэл гоё юм авч өмсөж идэм мэдээж идэм. Эсвэл одоо хамт олон дундаа орж уйтгараасаа жоохон уйтгараа үргээч гэдэг юм ингэдэг шүү дээ. Тэр шиг яг тэр уйтгарын төрөөр очиод тийм зүйлийг болж байгаа юм битэр. Эсвэл тэр уйтгалж байгаа нь өөртөө уйтгараас гарах сайхан дулаан өгнүүдийг, хошин өгнүүдийг, магтаалын өгнүүдийг, урмын өгнүүдийг
одоо нөхөрдлийн гэдэг юм уу тэмтэй хашин бүлбэрүүдийг яаж одоо хэлэх гэдэг юм үйлдэлээр харуулаад тэгэхээр нөгөө цаана ихсийн тэр эсүүд чинь ингээд дараа чинтсэн ингээд тэ нэг байж байгаа тэр эсүүд чинь эсийг нөгөө тэр мэдээллийг агуулад хүйтэн сөрөг уйдгарын мэдээлэлд ингээд нэрвцээр аваад ингээд өөрөөгөө хураагаад ингээд бэби гэд ингээд бээрцэн амтны шиг ингээд байж байгаа тэр эсүүдийг халуун дулаан магтаалын өрөөлийн хөрдлийн хошигнолын тийм үү шоглож моглол гжигдэж мэжгдэл ингэж байгаа л хүн нэг нээлждэг шүү одоо гэл ингээл тиймэрхүү төлбөрүүл оруулах байхгүй юу юм ямар ч үйлдэл хийж болно хүн өөрөө өөртөө янз бүрээр ажиллана өөрөө дуртай юмудыг хэлээ ямар одоо чи инээдгийн тийм үү ямар үед чи ингээд гэрэл гэгээтэй байдгийг одоо юу гэдэг дуртай одоо гоё кино үзэхлээр дуртай байдаг юм эсвэл одоо юу марууж одоо би жишээ явж ирж байгаа шүү дээ хүүхд байхan бол одоо ингээд унаад уйтрлаад ингээд болон цуугаад ингээд ивэл яг хүүхдийг нэг утраас нь гаргах чаан тулд ээж аваад ингээд аргадаал ингээд тэгэл дагуулж магуулж аваад дуртай юм хийж мэгэж гэдэг юм ингээд нүдэн ингээд галан сэргээд ирдэг шиг тийм хүн чинь адилхан шүү дээ тиймэрхүү байдал төлөвлөгөө оруулах байхгүй тэгэхээр хүн өөрөөрөө л юун дуртай яавал инээдгүй яавал жаргалтай байдгүй яавал баяртай байдгүй яавал хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэдэггүй те яавал одоо утгараасаа ингээд сэгсрэл босоод ирдэггүй тэрийг хүн өөрөө мэдж байгаа шүү өөрөө үйлдүүд их сайн байхгүй да за тэгвэл дараагийн сэтгэл хоосрол гэдэг зүйл нь сэтгэл нэг тийм хоос оргоо л явдаг тэр сэтгэл хоос оргоод байгаа тэр одоо зүйл буюу тэр эргэтэн өндгөрч байхгүй эргэтэн хүний төрөө болчих واخтай эмэгтэй хүн өндгөвч тэр хоёр өндгөвч ер нь зөв өндгөвч за хоёр өндгөвч тэн дээр хөрөлт явагдсан байт юм аа нөгөө өндгөвч чинь бас л ингээд нөгөө халуун байх ёстой шүү дээ тэнд чинь амьдрал бий болдог өөрөөр хэлбэл өндгөн эсүүд бий болдог тэр ямар орон зайд бий болох юм халуун дулаан элчтэй гэрэлтэй орон зайд бий тэр өндгөвч хөрөөд тахлаар ядчил өндгөн эсүүд нөгөө үйлдвэрлэхдэгтэй тавьжаач гэдэг юм уу те эрбэлгээстэй жишээлбэл нэг гал авалцчих чадахгүй тийм дулаан биш гэнэ бивсэн гэ за яг тэгэхээр нэг өндгөвчөнд байдаг л гэлч тэгэхээр өндгөвчөндөө анхаарч байгаа сэтгэлийн хоосрол нэг тийм сэтгэл хоосоо өргөд мэдгүй нэг л гээд ингээд нэг хүмүүс явдаг да тэгээд манай дээр ихлээр сэтгэлийн ингээд хоосон төлөвт орсон хийх ёстой юм хийхгүй байгаа ч юм уу тэ дурсалтай юм хийж чадахгүй байгаа ч гэдэм өөрийгөө эсвэл хэнийг илэрхийлж чадахгүй байгаа ч юм уу эсвэл өөрийнхөө зориг тэмүүлэг төрж чадахгүй байгаа ч юм тэмхүү тохиолдлуудад ер нь тэ юмд санснаар болохгүй байгаа тохиолдолд хүснээр нь зүтгэснээр нь биелэхгүй байгаа тохиолдол хүн сэтгэлийн хаосралд орчдөг доо за тэгвэл яг тэр төлөв рүү орчин угаасаа тэнд нь тийм сэтгэлийн хаосрал гэдэг зүйл миний одоо өндгөвчн дээр байна уу гэл ингээд анхаарал дотгошоо төвдрөл ухаал гэхэлэр чинь мэдрэгдэн штэ нэг тийм хариу байвал ингээл гинт хоосоо оргоод гэл өнө тийм санаа алдсан ч гэдэг юм шүүрс алдсан төлөв рүү дахин орчин яг тэр үед нь яхаа сэтгэлийн хоосролыг юу гард үргэн дуртай юм хийж дүүргэн хүсэл мөрөөдөлтэй байж дүүргэн зориг тэмүүлэлтэй байж дүүргэн тэгээд хамгийн гол нь эзэн би дотоод өөрийнхөө бие эрхтнийг сонсохгүй байхлаар сэтгэл хоосролд орчдөг. Энэ бие чинь өөрөө жишээлбэл за өндгөвч гэхэд те юу одоо сүм бүтээгдэхүүн идэж явахыг хүснэ жишээлбэл өөрөө өндгөвч нэг үр хөвгт мэдлүүлдэг зөв шүү дээ тэр хөвгт өндгөөс чинь адилхан сүүхэр бий болдог. Тэгэхээр цагаан идэх хүсэлтэй байж болно. Эсвэл хөдөө гадаа явах хүсэлтэй байж болно. Наранд тоглол дулаацч одоо ингээд гүч хараамаар байж болно. Магадгүй шүү дээ. Эсвэл ээж авдаар очиж эхлэмээр байж болно. Өөрөө идэвхтэй хэрэмж. Яг тийм үед эсвэл үр хөвгттэйгээ ойр дотно ачаалтай байх хүсэлтэй байж болно. Тэрийг ингээд хийхгүй өөр юм зүтгэлхлаар өндгөвч тэнд өөрөө хоосроод байгаа байхгүй. Хийх юм хийж чадахгүй. Ирэх таваараа байж чадахгүй. Галтай төлтөй байхыг хүссэн. Ямар ч өндгөвч одоо жишээл хөрөөлж эндээс авах хүсгүй. Жиндэд дарах тусмаа эдэрхтэн чинь ингээд дулаан болох юмсан нөмөр нөлөгтэй басан галын дээр одоо бид нар чинь дараад галын дээр чи дараад наранд гар их гэдэг юм. Эсвэл дулаан хоц өмсөйг гэдэг шиг тэр зүйлийг хүсэж байгаа тэрийг сонсохгүй болохоор ингээд хоосорж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг нь уг нь хийчих ёстой. Одоо уг нь хийчих ёстой. Эсвэл одоо нэгэнтээ тэр чинь 7 сард мэдээл болоод үлдсэн бол хийж байгаагаар
яхаа хүмүүсийн зөнгөө самарлаа яг тэр төлөв рүү ороход яг чи яг ямар байна гэдгийг өндөгчөөс асуучдаг юм аа. Тэр хүүхдүүдтэйгээ баймаар байна шүү дээ ч гэдэг юм уу те. Эсвэл өнө дурсамжтай гоё газруудаараа явмаар байна шүү дээ. Эсвэл нэг юу гэдэг ой ном уншмаар байна шүү дээ гэдэг юм уу те. Нэг хүслүүдэд яг тэр хүн өөрөө нэгэн зэгт хүсчихсэн юм уу хийхгүй байгаа гэсэн үг шүү дээ. Хийгэж бодож исэн юм хийхгүй өндөр бахлаар нэг одоо бид нар нэгэнд өнөөдөр одоо хүүхдүүд гэдэг шүү дээ. Аав ээж 100 болохоор намайг тийш авч явна гэчихэд авчихгүй ингээл. Тэгэл хүлээж өсөж байгаа зэн болонгууд нөгөө аав ээж тийш авч авахгүй бодлын төлөвлөгөөгөө өөрчилж байсан энэ удаа амжихгүй гэхлээр хүүхдүүд ингээл урмаагаал ингээл андашгүй ингээс төлхөн хаосрол мөргөдлөн хаосрол явчихж байгаа шүү дээ. Тийм зүйлэл гэж бодно ерөөсөө. Тэгэл явчихна. За ямар ч нэг иймэрхүү байдлаар хүн өөрийгөө засчих боломжтой. За сэтгэл өвдөд сав эрхтэн цаана хөрдөг. Маш их даарж бирсэн байдаг. Сэтгэл өвдөөл, сэтгэлийн өвдөл. Зоргийн хаа. Сэтгэл рүү тасаад сэтгэлийг нь үнэлэхгүй байгаа. Эсвэл сэтгэлийг нь өвдсөн үг үйлдэлүүд хэлээл гэдэг ч юм уу. За хөндлөнгөөс ирж байгааг л тэрнтэй адилхан өөртөө ч гэсэн бас адилхан тийм байгаа. Жишээлбэл сав эрхт нь өөрхөн сэтгэлийн бас л эрхтэн байхгүй. Тэгэхээр илүү энэ сав эрхтэн юм байдаг байхгүй. Гол горих булаг шанд нуур цөрмө тиймэрхүү юмд ам эрчим ихтэй учраас яг тийм орон цагаар явах хүсэлтэй бай. Бас сэтгэлийг ариун байлгах одоо дандаа хүнд баярлдаг ч гэдэг юм хүнд хармуур сандаггүй хүнд одоо сэтгэлийн урам өгсөн үг хэлждэг ч гэдэг юм уу тийм хүнтэй сэтгэлээрээ ойлголцдог хүн сэтгэлээ гаргаж чаддаг тийм байвал сэтгэл өвддөггүй юм л да тий. Тэгэхээр сэтгэл өвдөөд тохиолдолд нэг тиймэрхүү одоо ерөнхийдөө ойлгомжтой болчихсон тий. Тэгэхээр тэрний эсрэг зүйлүүд ямар ч сан саваа таарч бэрж байгааг тэр хөрөлтөөс нь гарах хэрэгтэй. Их тийм сэтгэлээр юм хандаж сурна гэсэн. Хүний сэтгэлийн жижигхэн ч гэсэн тусыг хариу бариад талархлын үг хэлчихэж байна гэсэн. Эсвэл хүн чамд жоохон ч сэтгэл гаргасан бат буцаад тэрийг үнэлждэг байх хэрэгтэй бол. Тэгээ өөрөө сэтгэлийг хуурахгүй амьдрах юм бол үнэж байх юм бол ядаж өөртөө бусдын сэтгэл өөртөө сэтгэл гаргасан үнэж байх хэрэгтэй. Бусдын сэтгэлийг үнэлж сураад бусдын сэтгэлд бас үнэж байх. Хүн чамд одоо сэтгэлээсээ ингээд гоё үг хэлж яхад болоод урам зориг өгнө эсвэл шүмжилж болно шүү дээ. Гэхдээ тэрийг эргээр хүлээж аваад одоо энэ хүн энэ үгийг надад ингэ зориулж хэлэхдээ намайг тийм байгаасай, намайг гоё болоосай эсвэл намайг одоо үгүй тэр дутагдлаа засаасай гэдэг сайхан сэтгэлээр хэлж байгаа гэж хүлээж авах байхгүй. Уг нь бол тиймэрхүү байх юм бол сэтгэлийн хөвдөд байхгүй л дээ. За тиймэрхүү утгыг нь ойлгочоод саваа одоо өөрийнхөө сав эрхтнийг хайрлахдаа бусдын бас нэг сэтгэлийг бас өөртөө бусд хүмүүс өөрөөсөө гарсан болоод бусдаас ирсэн тэр сэтгэлийг бүгднийг их тийм инкрилж, нандинаж, дээдлж, үнэлж бас талархаж баярлаж тиймэрхүү байдлаар нэг одоо уйраач нь уйрна гэдэг чинь зөөлрөн гэсэн бүлээцэн гэсэн утгатай шүү дээ. Тиймэрхүү байдлаар сасчих боломжтой. За сэтгэлийн зовнилууд хүний өрчөнд ирэх ирдэг. Дахиад нэг өрцөвддөг. Өрцөөдөө өрч жиндж эхэлнэ. Тэгэнгүүт өрцөөдөө сэрээ булчирхай. Өчсний чинь цаан сэрээ булчирхай бол оршиж байгаа гэхлээр сэрээ булчирхай өөрөө бас жимдээд эхэлдэг. Сэрээ булчирхай жимдэж хурж болохгүй хэрэгтэй. Булчирхай хэрэгтэй. Хүний сэрээ булчирхай жимдээд ер нь одоо чи бод ингээд бид нар ингээд их бээрцэн одоо байхад бид нар ингээд маш их ажил хийх гэлээвэл одоо даарч хөрөөд шууд шүрмсүүд ингээд одоо хөрчөөд жиг бэрчэд байж хад бид нар одоо ингээл амар их ингээл ажил хийгээл гүйж хурдан гараахад ингээл тийм одоо юу гэдгийг хүн ингээл өргөл юм өргөөл удаан ажил хийж чадахгүй шүү дээ. Одоо машин техник чалгаагүй бэрч гэсэн машиныг маш хурдтай тавьгуулах гал гэх юм бол тоос маслын бүх юм одоо хөрцөн зарцсан. Одоо бэрцэнүүд нь бүгдээрээ ингээд хатуурчихсан шүү. Тэ зангар одоо тийм байхад чинь ингээл хурдан тавих боломжгүй байдаг шиг энэ нөгөө сэрээ булчирхай жиндэх одоо өрц одоо хүн сэтгэлх зовнил ихтэй байх хэрэггүй л гэж хэлэх гэсэн. А нэгэнтээ зовнилын далд хөмсрийн мэдээлэл тэнд бий болцсон бол
одоо яанаад тэгчих болоо ингэж болоо болохгүй болоо бүтэхгүй болоо одоо гэдэг ч юм уу те одоо би амир ингээд чаавал даа нэмэгтэй хүмүүс ирэх юм бол одоо хүүхд мөн өвдөж болоо өвдөжгүй болоо ч гэдэг юм нөхөр мөн одоо мөнгө олох болоо алахгүй бол ажил бүтгэхгүй болоо намаа хийж болоо хайрлахгүй болоо ч гэдэг юм ингээл одоо зовних ингээд дэмич гэж хэлэхгүй дээ нүн зовнилын төлөвт удаан байгаад үздэг ингээд цаана ч өрцөгдөө сэрэ болж байгаа хурчин. Сэрэ болж байгаа хурцчлоор сэрэ болж байгаа өөрөө энэ бид байгаа хорыг шүүдэг гэдэгтэй. Тэгэхээр хороо шүүх чадваргүй хор шүүхийн тулд яхаа шүүрлүүдээ гаргах хэрэгтэй. Даавруудаа гормонуудаа ялгуулж байгаа хэрэгтэй. Тэр гормоноо шүүрлүүд гарч чадахгүй бол бид чинь хор жишээлбэл эдгэртэн чи хор хоримтлахт галангуй хоёр хүнд чинь тийм үү? Хор хоримтлахдах маш өндөр магадaltaй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хурж болохгүй эргэтэн тэгэхээр тэр зовнилынхаа төлөвт ороо бас яах вэ? Тэр зовниж исэн зүйлүүдээсээ цаг хугацаар ингээл оронготой. Юу яах вэ? Бүх юм сайхан болно. Санаа зовх хэрэггүй, сэтгэлийн хамрамгалан байлга. Бүх юм сайхан л байна штэ гэдэг ингээд тэр мэдээллүүдийг л ямар ч байсан бүлээн болох хэрэгтэй, уйраах хэрэгтэй, зөөлөх хэрэгтэй, халууц сулах хэрэгтэй. Тэгээд ерөнхий чигийг хэлжлээ штэ. Ямар байдлаар хүн зовнилд орсон. Тэгвэл тэрнээсээ хүн ямар байдлаар тэр зовнилыг үгүйх их өөрөө яг за одоо өөр шинд орчоод өрөөдөлж чадах болоо чадахгүй болоо би одоо бизнес мань амжилттай болох болоо зовниодсэн бэ. Тэгвэл тэрний эсрэг одоо тэр яана өөрөө төлөх болоо төлөхгүй болоогүй зовниж исэн унаасаа өөрөө төлцөөн болцоо эсвэл одоо юу нэ болноо сайхан болон бүтсэн ч гэдэг юм өнгөрсөн цаг дээр болоо бүтсэн шүү дээ тэгээд давцсан шүү дээ тэгээд болцсон шүү дээ эсвэл тэгэл болохгүйсэн болол тэр бүтээг баг тэгээд одоо л тэр ингээ орчих за битгий санаа зовоороо битгий дими юм завнараа хэрэггүй тэглээгээд одоо юу гэдэг ингээл нөө нэг өөрөө аргатаад өрцөө аргатаад инкрилээд хайрлаад тэгж зовоож сэрээ болчихсон олон эсүүдийг таруулж эр хүсэндээ өршөөлөрээд тэгээд инкрилээд хайрлаад тэврээд тийм үү тэр үйлдэлүүдийг өөрөөсөө хийж болох байхгүй тэгэхээр юм бол идэвхтэн гэдэг нь тэрэлтэй за тэгээд бас нэг юм сэтгэл нэг хайр үстэй хайр үзэхгүй байхаар хайрын одоо нэг амьдрал нь ч гэдэг юм одоо нэг тийм зүйлүүдэнд бүтэхгүй ч гэдэг юм биелэхгүй ч гэдэг юм за эсвэл хин нэгнээс ингээ хайр хүч авч чадахгүй байх ч юм уу эсвэл өөрийнх нь хайр дурлалыг хин нэгэн хөсөр хаях ч юм за нэг тиймэрхүү сэдвтэй шүү за тэгэхээр иймэрхүү тохиол хөвгдчдэг хөх даарчдаг бүр бээрчдэг тэгэхээр яг тэр одоо хөхөндөө байгаа тэр мэдээлэл рүү ороод хэрвээ өнгөрсөнд тийм зүйл тохиолдсон бол эхлээд өөрийгөө хайрлаж байна. Нөгөө одоо хэн нэг хүнээс хүсчихсэн хайр өөртөө өгөх байхгүй. Өөрөө яг одоо би одоо яг юу ч хэлээ ааваасаа жишээд хайр хүсчихсэн байж болно тийм үү? Ааваас авч чаддаг байх юм бол аавынхаа оронд өөрийгөө хайрлаж байгаа тэр хайрыг өөртөө өгөх байхгүй. Ээжээс хүсчихсэн бол ээжийнхаа өгөх гэсэн хайрыг өөртөө өгч нь. Эсвэл ханижлээсээ хүсчихсэн хайраа одоо авч байгаагаар авснаар тэгж өөрөө орлон тоглож тэгж өөрийнхөө нэг эдэсүүдийг хайрлаж халуун дулаан хайрын тийм галаар гэдэг юм уу үнрээр гэдэг юм уу үйлдэлээр ингээ илэрхийлж гаргаалахлаар тэр эсүүд нэг хөхний эсүүд хөхний сүний эсүүд чархай эсүүд нөсөөний эсүүд товчны эсүүд бүгд ингээ тулаасаа бүлээцсэн. Тэр даалт ухамсарын тарамд байгаа тэр даалт ухамсарт байгаа мэдээллүүдийг л өгөх хэрэгтэй. Тэгэхээр бүх эдэрхтэн ингээд халуун дулаан ингээд эрчим минерийг уйраад ингээд хайлаад зөөлрөөд ингээд илчгэрэлтэй болоод эхлэр чи өөрөө нэг юу яах вэ? Халуун тэм дулаан сэтгэлтэй болчихно буцаал. Яг ингээд энэ тэнд ялангуяа сэтгэлийн энэ болон ингээд эмгэгүүдийн улмаас энэ сэтгэлийн эдэрхтнүүд дээр чинь хүүтэн хураа, жавар хураа, жиндээ даараа бээрээд хөрөөд эхлэхэр чи өөрөө би чинь хөрөөд бас чи өөрөө тийм хүүтэн дүгэн болчих жоох байхгүй жишээлбэл тийм нэг хүүтэн хамсгаар тийм нэг болчдөг доо нэг тиймэрхүү болчдөг.
тэр ингээд удаан баймар болсон гэдэг тий. Тэгээ эхэлж байгаа үгэн чинь явах гэдэг юм бэ тий. Нэг тийм хүүтэн харцсан ч гэсэн нэг тийм ширүүн хүүтэн одоо ширүүнээ байхад л хүүтэн. Тийм үү. Тиймэрхүү болчдөг. Үгэн ч гэсэн одоо өрцнөөс гарч байгаа юм биес гарч байгаа үгэн ч гэсэн нэг яасан хүүтэн хамт баймаргүй тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Тийм болчдөг байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө цаана хурж хөршхийн хэрэгэл биэрхтэн эрчимбүү шингүү болоод дараал өвчнгүүд хоримтлахад дэрнэл хүүтний олон өвчнгүүд бий болно л доо. Хүүтэн эрчим энергийн дээр үржид төлждөг олон вирусууд, бактериуд хүний биед хуралдаад эхэлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр хүүтний гаралтай, хүүтэн шинж нартай, хөрөлтийн шинжтэй өвчнүүд бий болно. За тэгээд жишээлбэл одоо нэг хэлээ л да сав хөрөөд байх юм байна. Жишээлбэл эмэгтэй сав нэг хөрөөд байх юм бол жирэмсэн боллоо гэж бодоход тэнд нэг урган бас адилхан жиндээ тараад зулбалтс гэдэг юм явчихна. Жишээлбэл эсвэл одоо бэлгийн амьдралын хавьд аяг тийм хүүтэн болчихно гэдэг юм уу те. Эсвэл босдгон дэх тийм хөндөй болчихно гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлууд үүсчихнэ. Тэгэхээр сэтгэл өөрөө тийм нандин халуун дулаан байх ёстой эргэтэн таралта дандаа нандин эргэтэн байгаас хүүс эхс өндгөвд сав өрц хөх маш нандин эргэтнүүд эргэтэй хүн бай эмгтэй хүн бай үржихүн эргэтнүүд тэгээ ийм эргэтнүүд тэгээ их ийм удаа яах юм бол өр хөхтэй хүүтэн хандаад эхэлнэ эцэгтэй хүүтэн хандаад эхэлнэ за зөвхөн нийгэм гэхээр хамгийн ойр дотны хамгийн нандин хэлхээтэй халуун дотны хайрын хэлхээтэй хүмүүс хоорондоо ингээ хүүтэн болоод их аюултай байхгүй ингэж л хэлдэг. Энийг хүн өөрөө эмчлэх боломжтой. Би энийг ингээл эмчлэх гээл хэдэн удаа хаавар явах гээд байгаа. Хэдэн удаа эм мох юм би чинь эм миний яг юу яахгүй штэ. Далд хомсын сүрэн мэдээлүүд устгах чадахгүй штэ. Тэгээд нэгэнтээ юм ингээд үнс сүрэн бий болчихсон. За сав хүртсэн тийм үү? Сав ингээ хөрөөд бэрцэн байх юм бол тэр одоо яг массаж эллэг энэ төр хийлээ гэж бодъё. Тэгэхээр тодорхой хэмжээний халуун дулаан эрчимийн урсгалууд бий болно. Гэхдээ хальсанд хадгалагдсан эдэрхтний хальсанд ясны хальсанд хадгалагдсан тэр хүүтэн эрчим энергийн төвшөнд хүртэл барай. Тэр болгоно явагдахгүй дээ. Яг нь тэрнээс үүдэлтэйгээр нөх хөрснөөс үүдэлтэйгээр одоо болчингууд оноо хөшиж эхэлнэ тийм үү? Эдэрхтэнгүүд энэ хөрс одоо халуун дулаан байж тэргээр гал хөл гэдэг юм эсвэл дулаан одоо цус урсаж ээж эсвэл шүүрэл дааврууд ингээ ялгарч ээж зөөлж ингээ шимтэй ингээ буцардууч гэдэг юм те тийм биш те бүлээн байна. Тэгэхээр тэр нь хөрөөл халаар болчин одоо хөшөөл ясн хөрөөл цусны урсгалууд нь нарийсаал тийм үү судсрэмсүүд нь одоо хүүтэн юм чинь бид нар хүүтэнд яадаг бүдэр бие ургаал ингээл хавчиргаал ингээл бүх шууд үснэ шарсны нөхч ингээ босоол тэгэл татгшаа уулмаг тавьчаад бүх ингээл бэвигээл улам татгшаа тэр шиг бүх эдэрхтэн тийм болоод байгаа байхгүй жижигхэн эсүүд эрхтний бочингууд гэдэг юм уу эдэрхтэн тийм болоод байгаа учраас тэгэл буцаал дотор нөх хүүтэн эрчим энергийн мэдээлэл байгаа учраас бариуллаа дараа нь дахиад тодорхой хугацаанд дараа дахиад дотроосоо хөрөлтөн дамжраал дахиад нэгэнтээ хоримтлагдсан байхгүй нэгэнтээ мэдээлэл байгаа. Тэгэхээр ингээд авчвал их амархан гэдэг юм. Юу нь явж хүн өөрийгөө л эдгэж тарж тэг хүсгэл юм бол эдгэх бүрэн боломж. Хүн өөрийгөө өвчлүүлсэн учраас хүн өөрийгөө эдгэх байж чадах хэрэгтэй. Хүн өөрийгөө өвчлүүлсэн шүү дээ. Тийм дүн. Тэгэхээр хүн өөрийгөө ялангуяа сэтгэл гэдэг зүйл дээр бол хүн өөрийгөө сэтгэлээ өөрөө царж чадаагүй. Сэтгэлээ тодорхой хэмжээнд цогц хэм хэмжээнд төвшин амгалан байлгах чадаагүй учраас эдэг савлгаатай байлгасан учраас тэрийг хүн буцаагаад өөрөө хийж чадна. Тэс ямар ч үздэг хүн, ямар ч хардаг хүн чиний тэр сэтгэлийн торгон тэр мэдээлэл рүү гүн нэвтэрч болж чадахгүй шүү дээ. Талд хомсрлоо бүрт нэвтэрч бас их асуудалтай шүү дээ. Их хугацаа орно. Өнөөдөр одоо юу гэдэг нь баруун өндөв чинь, дараа нь зөв өндөв чинь гэх юм ааш. Тэр чинь хоёр өөр өндөв чинь хоёр өөр төрлийн мэдээлэлүүд шиг байгаа. Тэгэхээр чинь нэг хамгийн сайн төгс имжлэг бол өөрийгөө л хүмүүжлэг. Сэтгэл гэдэг хэрэгтэн хэллээ шүү дээ. Өчгөн бүх хэрэгтэнгүүд. Сэтгэл гэдэг зүйлийг эртцийн дүн сэтгэл юу гэвэл цусан сүнсний одоо өөрх нь мэдээлэл байхгүй, цусан сүнсэл байхгүй. Цусан сүнс хүний хүүсээр холбогдож орж ирээд тэгээд өчгөн бүх хэрэгтэнгээр тархаж байрлаж шүү дээ. Цусан сүнс өөрөө. Тэгээд цусан сүнс ээжийн талаас ирсэн, хөвчлэн ээжийн ухаантай, ээжийн хайртай, ээжийн илбэрэлтэй, ээжийн
одоо өвтэй холбоотой тийм сүнс тэгээд сэтгэл гэдэг чинь өөрөө тэр ардлынх нь гэлгийг нь гал гэсэн утгатай юм л та. Энэ гал үргэлж гэрэлтэй галтай л байх хэвээр. Гэрэл гал гэсэн. Энэ гэрэл галыг битгий жиндээ, битгий хөргөө, битгий даруулаа. Гэсэн үг шүү дээ. Сүүдэр одоо нарны гэрэл тусч байгаа сүүдэртэй байх юм бол сүүдэртэй газар л жавраг юм уу, хөтөн хорно гэсэн шүү. Тэгэхээр угаасаа энэ галтай байх хэрэгтэй газар. Сэтгэл шүү. Энд чинь сэтгэл галтай шүү, гэрэлтэй шүү гэ хэлчихэд тагаад тэр хүүдэн жавар хургуулад гэрлийг нь хаагаад гэрэл тусах боломжийг нэг хязгаарласан сөрөг мэдээллүүдийг өөрийнхөө эдэс дотор агуулад байж болохгүй. Эмчлэг арга нь ерөөсөө энэ. Тэгэхээр энийг яаж хүмүүст хүргэх юм байгаа нь тэгэл энэ сэтгэлийнхаа гутралаас гарах гэж ингээл уг нь бол яг амархан л да. Тэгээд энийг яг чадвартай мэргэжлийн хүмүүс бол хавсар их маш урт хийдэг юм аа. Сэтгэл одоо хүйсэн дээр анхаарч яг өнгөтэй сэтгэл гутралгын мэдээллийг татж гаргаж ирэхлээр нөгөө хүн чинь сэтгэл гутралгаа тэгээ уйлж бавчиж толгой дээрх зур ингээл ганцаараа байшингийн болон цугаал ингээд өстө нэрээ ингээд бүс толгойгоо зулгааж ирсэн яг тэр үе рүү н оруулж гаад мэдээлэл нутгаал тэгээл дараа нь сайхан нэрлийн дуу илбэрлийн дуу хайрын дуу одоо эрэгтэй хөлтэй хүмүүс эрхний сайхан дуу ч гэх юм уу тий ингээл тавиал тэгэл өөрт нь сургаалга хэлээл тэгэл өөртөөх нь яг тэгэл тухайн хүний онцлогоос хамаарал яг ямар үг хэлэх хэрэгтэй байна. Итгэлийн насаах, итгэл одоо итгэл чинь бас айлхан хүйсэн дээр байдаг. Итгэлийн насаах, итгэлийн галыг нь өргөх юу хэрэгтэй юм гэл хэлээ явчихна л да. Хүйсэх чухал хүрдэлтэй тэгээд сэтгэлийн хүйсэн дээр байдаг хүмүүс ерөнхийдөө мэдээд байх юм бол ер нь хүүснийхээ урдыг л эрүүл сарвал галтай төвтэй цаваа цалгун байлгаж чадах юм бол нэг тэгэл амар сэтгэлээ имжлүүлж байгаа ингээл энэ тэнд очиад төмөн мөнгөөгөө төмөн цагаа бараад төмөн юм уугаал хайрн л байгаа байхгүй. Хайрн л гэж хэлээ да. Тэг сэтгэлийн эмгэгүүдийг хэллээ цусан сүнс ирүүл байлаа. Цусан сүнсээ галтай байлаа. Сүнсээ галтай байлаа. Тэгэх юм бол сэтгэл чинь галтай болно. Дулаан байлаа. Сэтгэл чинь дулаан болно. Өөртөө хайртай бай. Өөрийнхөө идэрхтнүүдэд хайртай бай. Хайртай бай гэдэг нь одоо юу гэдэг вэ? Сэтгэл гурал гутралын төлөвт орохгүй байх. Тэндээс сэрэмжилж авах. Эрдэмтэй, ухааралтай бай. Сүнсний мэдлэгтэй бай гэдэг нь өөртөө хайртай байгаа юм шиг. Өөртөө хайртай байгаа хүн ядаж уйтгарын төлөвт удаан байхыг хүсэж байгаа. Хүсэхгүй шүү дээ. За би уйтгалж болохгүй шүү. Уйтгалах юм бол миний бид одоо жишээлбэл миний эхэст жинд чинь таарчна. Ихсээр дамжаад миний хөл гар одоо ингээд энэ чинь доор ихс чинь доош нь хөл доод хоёр мөчийг, энэ цавийг, түнхийг, чөмгийг бүгд нь хариуцж байгаа учраас миний ихс чинь гэх юм бол миний чөмөг чинь гэх юм бол чөмөг дотор чинь нөгөө үүдлээс зүрээс язгуур эсүүд чинь одоо жинд чи даарчаад бэвчээд одоо хатгаа одоо энэ цаг гарал хүүхдийг ингээл дааруулаад хатгаахгуулаад таниад рүүгээд ил хүүхд сүлдээтай өсөн торно да айгуул скул одоо зарим нь одоо бурхныхаа орлоо буцаа авчин тэгвэл тэнд чинь адилхан үүдлээсүүд үзүүрээсүүд бий болох гээд ингээ ядж яхад дааруулаад зэмдүүлээд хичнээн нь даарч зинснээсээ болоод эс болж чадахгүй тийм үү байж байгаа гэдгийг бид нар мэдэхгүй. Тэгтэл яах юм энэ үүдлээс үзүүрээсүүд чинь олноороо үйлдвэрлэгдээд бусад эд эрхтэн дээр очиж нэг илгээ ургуулмаар тийм үү цусаа төлжүүлмээр юм жишээлбэл бочирхан одоо шүрлүүдийг явуулмаар хоол боловсруулах хэрэгтнүүдийг боловсруулмаар гэтэл нөгөө тэрийг орлох хэвээр нөгөө хөвлийн өсүүд нүүдлэсүүд нь үйлдвэрлэгдэхгүй гэд асуудал үүсэх байхгүй уйтгарын сэтгэл уйтгаар бол тийм сайн зүйл биш байхгүй. Аль сэтгэлийн хаосрал гэж энэ өндөвч дараалах юм бол жиндээлэх юм. Яг өндөвчний өвчтэй болно нэгдүгээр цаанаа дагаад маш олон нөгөө одоо сарын тэмдгээс эхлээд өөрчлөлтүүд явагдаад эхэлнэ. Чинь бөөн хямрал байхгүй хүний бид. Цус багтаал эхэлнэ. Хүмүүс цус багталт юунаас үзсэн нэг сайн мэдгүй эцсийн дүндээ өндөвчний үйл ажиллагаатай маш холбоотой шүү дээ.
За тэгэнгүүт сэтгэл за тэр сав эргэтэн хамгийн чухал эргэтэн ч сав эргэтэн тэр сав эргүүл байх хэрэгтэй үг нь бол. Тэгээ сав жиндэл дараад эхлэх юм бол нугас жиндэн даарна. Нугас нуглам нугас чүм нугасаар явж байгаа чүмбүүд жинснээс болоод үдэл энэ цагийн нэг нурууны суулт гэдэг юм чи ядчил үүсэж байгаа шүү дээ. Бүр энэ чинь ингээд бүхэл цогцороо холбоотой байхгүй. Сав эрэхтэй ирчүүдэд болохоор ихэс хүүсгээ явчихна. Эмэгтэйчүүдээс сав эрэхтэй явт. Тэм сайн биш. Эртэйчүүдэд бас төмсггээд энэ бүтэн жиндэл байгааг бол бас ер нь одоо ингээд нугас чөмгөний асуудал үүсээ дотор нь нугасны дотор чөмгө байгаа. Нугас өөрөө нугламаараа гүйжинд одоо нуруу нугас сэв нуруугаараа гүйжинд дотор байгаа чөмгөн дотор байгаа нугас нь хөрөөж жиндээд эхлэхэр чинь тэр нугламын нөгөө дискүүд нь бас даараад эхэлж байгаа шүү дээ. Тэнд байх хэвээр одоо тоосно гэдэг юм уу? Өрөмж гэдэг юм уу? Одоо тийм шингэнүүд нь царцаад эхэлж байгаа. Царцнаас болоод нурууны үйл одоо нуруу нугламын хөдөлгөөн хомигдаад гэдэг. Тэгээд дагаад нөгөө загсан бочирхай одоо болчин гудсны адилхан даараад бээрээд тэгэл адилхан хүчрэл адилхан зангираал адилхан одоо ингээл улмал агшаал тэгээд нугламаа дагаад барьцалдуулаад бариад ингээд бас нурууны сувд үүсгэж байгаа байхгүй дагаад дээшээ тарих руу асуудал үүсэж байгаа шүү дээ. Нугас чинь тарихнаас эхлэлтэй юм чинь. Гэдэг цогц олон л да ингээл одоо өрцгөөл ярьлаа тийм үү? Өрц зовнилын улмаас өрц сэрээ бочирхай дарахлаар тарих бас адилхан асуудалд орно. Энэ сэрээ бочирхайч өрөмжин тарихтай холбоотой. Өрц чинь бас нөгөө нэг сүм тархиудтай холбоотой. Одоо мамлэр баадыг сүм тархины шүрлүүд зогсон гуршилд орон сэрээ өмчин тарих өөрөө 9 төрлийн шүрлээ ялгаруулж чадахгүй зогсон гуршилд орох юм бол сэрээ бочирхайнаас үүдэлтэйгээр бусад нойр бочирхай, бөөрийн бочирхай гэдэг ингээд дахиад нөгөө өндөвч дахиад бусад бамбаа бочирхай ингээд энэ шин цогцороо явчихна л да. Тийм учраас эргэтэн маш цогцол доо. Тэгэхээр би өөртөө хайртай байхын тулд өөрхөн би эргэтээ жаахан ч сан гадарч. За гадарлахаа бол яг зүгээр сэтгэлээ амраа моглон байлгаж. Сэтгэлээ галтай дүртэй байлгаж. Сэтгэлээ бүлээн зөөлөн байлгаж. Элчтэй гэрэлтэй байлгаж. Гэж л хэлээ. Тэгээ н хараа хөх хөрх юм бол бас сайн зүйл биш ээ. Тэгэхээр сэтгэлийг нэг талаасаа эмчлэх амархан гэж хэлэх гэсэн. Одоо анхны чинь тавьсан асуултанд би хариулъя. Сэтгэлийг эмчлэх нэг талаа амархан. Амархныг мэдэхгүй хүмүүст хэцүү. Гэтэл ийм амархан гэдгийг л техний удаад хэлье. Тэгээд яг юу яаж болно л да ганц нэг хүмүүсээрээ үнэхээр одоо би яг бидрээд байна ингээ үтсэн чинь харахгүй миний хүүсэн дээр сэтгэл готрлоо. Тэгээ би яг тэрийг ингээ гаргаж бүрэн одоо чадчих хэсэгт эргэлзээтэй байна ч гэдэг юм уу те. Тэгвэл зөвлөгөө авч болно. Одоо тэр ингээл таны одоо юу гэдэг бидний ярьсан тод өндөрч тийм асуудалтай нэр өөр хүүхд гарахгүй байна гэдэг юм эсвэл хүн цуу гарахгүй байна гэдэг юм. Ядаж ингээл хүнд цуу гарахгүй шүү дээ ингээд жишээлбэл хүүхд төрүүлсний дараа гэмшил ингэж явдан тэгээд ядаж бид нар хүүхдүүдтэйгээ хөрөө дамж өхнийхээ сүгээр буюу хөрөө дамж саваараа дамж өндөвчөөрөө дамж хүйсээрээ дамж хүүхдтэй холбоотой байдаг өрцөөрөө дамж. Тэгэхээр ээж хүн эцэг хүн ийм асуудалтай болох юм бол доошо өрөөдөн хүүхдүүд бас тийм удам дагсан тийм мэдээлэлтэй болох гэдэг байхгүй эрчмийн нэг холбоосороо тасалтай холбоосороо тийм бас тийм асуудалтай байхгүй. Тэгэхээр маш нарийн даруй нарийн л гэж гэхдээ эмчлэхэд боломжтой. Тэгээд яг шинжлэх ер нь Монголын өвд эзүүд их мундаг юм байна. Монголын өвд эзүүд нэг хүмүүсийг хүн бос сэтгэлийн амьд гэж ханддаг. Хүн бос сэтгэлийн амьд. Тэгээд хүмүүсийг одоо нэг ингэж шинэ саны хэлсэн үг шүү дээ. Биеийн урин дутгаа сэтгэлийн урин дутаа. Тэгэхээр монголчууд хүний сэтгэл гэдэг зүйлийг маш өндөр түвшинд таньчихсан. Тэгээд хүмүүсийг сэтгэлээр нь л хүнтэй сэтгэлээсээ хандаж, сэтгэлээрээ андалж, сэтгэлээрээ нөхрөж, сэтгэлээрээ хайрлан дурлалцж, сэтгэлээрээ нэг нэг хүндэтгэн дээдэлж, тэгээд бүгдээрээ тийм халуун дулаан урамсгалтай итэ гэдэг юм хүчрэг одоо улс үндэстэн жишээлүүд болж чадсан түүхэн байж байна. Тэгэхээр бид нар энэ цагт
бас энэ энгийн ойлголтыг буцаага сэргээжүүлэх зүгээр. За Одоо жишээлбэл хэнийг ч одоо чи эндээс дуудаж хацрахад би ингээд сэтгэлийн унш тийм байна гэж уншлаад одоо ингэх юм бэ гэх юм бэ. Яг нэг яг манай үйл ажиллагаанд байнга одоо бид нар өөрсдөө үйл ажиллагааг бичгэлэхгүй зурглахгүй юм л да. Тэрнээс үүш ингээд том уушаа сууж явахдаа артраа уншлагаа ижиг сууж явахдаа ингээд шууд сэтгэл өнөмдгийг бол тамиг уншиж байхдаа хүртэл ингээд хүмүүс ингээд уйлуулаад ингээд огшуулаад зөндөө юм болж штэ. Яа тэгэхээр за жишээлбэл ингээд сайхны охин гэлэр надад уншуулж байгаа байхгүй. Би жишээ авч ирэх гэж байна л да. Тэгрүү нэг өвдийнх нь тамганд хөхнийх нь тавчин дээр сүмдэр холбоотой тамган байж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгдэн холбогдох гэсэн чинь нөгөө энд нь хөрөлт үүссэн. Эмэгд чинь өөрөө хайр инэл дөрвөн халуун дулаан орон зайнаас ирж байгаа сүм ижинд ирж штэ. Голдуу сүм ижинд төхөөр дэмж ирж байгаа. Тэгээд ингээд ирэхэд нь тангасан улааштай холбооч чадахгүй. Тэгээд цаашаа ингээд нэвтрэнгүүт нь жинтсэн. За яа юунаас болоод жинтчихвэ гэдэг ингээд ухаал үзэнгүүт ерөөсөө нэг эргэн тойрных нь ойр дотны хүмүүс нь ч юм уу хүн ч юм уу би мэдэхгүй байна те. Ханийчлэн ч юм уу хан дуусан. За ямар ч гэсэн тийм нэг үнэлдэггүй гэдэг юм уу? Их тийм гоё дотоод ертөнц гойтой, их тийм гэрэл гэгээтэй, сэтгэл их тийм сайтай тийм охин байлээ. Тэсгүй байлээ. Тэгэнгүүт тэрийг нэг үнэлдэггүй, хайрладаггүй, олж хардаггүй, эсвэл олж харсч нэг тэрийг чухал үзүүлэлт биш. Гэлтэй тэгдэг ч юм уу. Тэгээд өөрөө ингээд өөрийнх нь тэр сэтгэлийн гэрэл гэгээ ингээ хүмүүс ингээд олж хараад ингээд адилхан ингээ хуваалцаад буцаад гэрлээр хариулаад ингээ явахлаар өөрөө дотгошоо хөмсөр гад тэгээс үлдээ баг өрсөн нууц байж байгаа байхгүй. Тэр гой сэтгэлийн галаа гэрлээ балаа бурмаа тэгээд тэр гой үнрийг дотгошоо ураад тэгээ ингээд айгуу тийм тавчуу ингээд тийм бачууд ингээ болцсон тийм сурхаа тийм ингээ хад ингээ тийм бачууд тийм болцсон байсан. Тэгэл яг тэрийг нэг эмэгтүүд нь ингээл ойртол ингээд хэлээл явгад гөр ингээл хүлээл. Тэгсэр гал гаргачих байгаа байхгүй. Тэгэл гаргаал чам тийм гэж штэ гэсэн чинь хүн чинь өнөө өсөж хавилчдаг штэ ялангуяа нэг яг хүн дээр анхаарч байгаараа гэж хэлж байгаа дөө. Тэр шиг нөгөө амархан засчдаг. Ерөөсөл маш амархан засч байна. Бид ч мэдэхгүй болохоор их хол хүндий хэцүү гэж боддог. Тэг маш олон яг зөв байж боловч маш олон аргаар эдгэрлийг хайж байдаг. Тэгтэл бидний дотоод бол өөрийгөө ангаах тэр хүч чадал нь хүнд өөрт нь байгаа шүү дээ. Сэтгэл гэдэг юм чинь хүнд өөрт нь заяац. Хүн болгонд өөрийнхөө сэтгэл заяацсан байна. Тэгэхээр тэр заяасан сэтгэлээ туслаад гэдэг юм уу? Галлаад гэлтүүлээд өглөөд явах юм бол хүн болгон одоо өнгөтэй гэрэлгээтэй галтай дүлтэй баяртай жаргалтай аз хямртай одоо тэг бүхэл тийм сайхан юм бурхан заяацсан байхгүй да бид нар. Тэгэхээр заяасан юмудаа бид нар нөгөө одоо нөгөө гэдгийг хайрлахгүй гэдэг юм уу? Олж харахгүй гэдэг юм уу? Өнгөлөхгүй гэдэг юм уу? Андигнахгүй байгаалахгүй. Хүн болгоныг л сэтгэл гэдэг эргэтэнгүй заяатсан хөнгүүл одоо хутлаалах та тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдэнд нь харамгүй сүнсөглөө, бүгдэнд нь харамгүй ээж аав өглөө тийм төрүүлсэн одоо яадаг ч үсэн ээж аав өглөө, бүгдэнд нь их орон өглөө, бүгдэнд нь энэ бие өглөө чинь хэм өөдөө хэрэг шүү дээ. Гэхдээ нөгөө нэг тэр тэгээд дээрэс нь нэр тамир сэтгэл энэ уг нь гал гэсэн үг шүү, сүнсний гал ит гэл сэтгэл гэхэлэр ээжийн гал харин гал итгэл гэхэлэр аавын харин гал жишээлбэл тэгээд жаргал зүтг гал гэдэг бүгдэнд нь ингээд өгцөн баггүй амьдрал гэдэг нь амьд гал гэдэг ингээд уг нь бүх юмд ингээ гал тэгээд тэр бүгдээ нөгөө долоон сүнснийхаа нөгөө хүйсээр дамжиж холбогдож ингээд хүйс өөр их галтай байх хэрэгтэй. Бид нар эхээс төрөлтөө хүйсээр дамжиж төрсөн. Тэгэхэд ээжээсээ бүх юм авсан учраас бид нар ураг том болоод ингээд төрөөд тэгээ хүн болцсон тийм үү? Ээжээсээ буюу ээж нь байгальлыгээс ээж нь өөрөөсөө бас адилхан ингээд ихтлгийгээс авчлаа ертөнцөөсөө. Ингээд бүх юм бид хүйсээр дамжуулж авчаад болохоор дахиад бүх юм хүйсээр дамжуулаад авах боломж байгаа гэтэл бид нар өөрөөсөө тэр хүйсийг аваачаад хөргөчж шít. Хүйс хөрхөөр хүйсний сүм нарийсч шít. Адгийн наасан. Нарийс хүйс хөрхөөрөө хүүтийн эрчимнэрд очиж холбогдсон шít. Хүйс халуун байх юм бол халуун галтай халуун нартай одоо халуун
дулаан эрчим нэр долгион одоо юу гэдэг тэр бүгд рүү холбоос үүсэн шүү дээ. Тэгэл үргэлж тэргүүрээ халуун долгионороо долгион одоо юулаа давтамжаараа давтамж хэлбэцлэр хэлбэнц гэдэг шиг талаан дандаа л гэрэлтэй юм уу халуун юм уу бүлээ юм уу нартай юм уу тийм орон зай очиж тэндээс дандаа халуун эрчимтэй авч идэг. Хүүс. Гэтэл тэнд авж байгаа халуун дулаан эрчимүүдийг хөргөчгөл юм бол тодорхой байдлаар ингээл хөргөчгөл юм бол нэг бол итгэлийн унчин, итгэлийн галгүй болчин, нэг бол сэтгэлийн галгүй болчин, нэг бол зүтгэлийн галгүй болчин, нэг бол жаргалын галгүй болчин. Нэг бол амьдралын галгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд галыг шүтдэг нь утга нь тэр эхс гэдэг зүйлийг заавал ингэж бэлэгшээж хадгалж нандгийн зүрхтэйгээ эхсийг хадгалдаг нь тэр эхсийн дом хийдэг нь тэр эхсийг чулуунд болдог нь тэр гэдэг ингээд маш нарийн юм яригдана л да. За тэгэхээр нөө эрүүл байх боломжтой. Тэгээд ямар ч ихлэ лайв чи тэнгүүтээ дараа нь кейсүүд чи ингээд өөрөө хийгээд тавьчихгүй. Доторлыг ингээд хүйсэн дээр анхаарч байгаа. Энийг илүү дэлгэрүүлээд ингээд нөгөө эмчилгээнүүд хийгээд өчмөр байх юм. Тэгэхгүй бол одоо алийн болгон үгүй яг тэгээд тий яг хүмүүс ингээд янз янзаар тусалж байна л да ингээд хүмүүс төрүүлээ таньсан хүмүүс ингээд араараа ингээд тусалж ил байна. Гэхдээ эн чинь нөгөө би түрүүний хэлснээр нөгөө эрентэй бараантай хорвоо бүрнхий гэдэг чинь эрентэй бараантай амьдрал нийгэм хатуу байна. Байгаль цаг ур хатуу байна. Цагийн өнгөөс бас тийм сайхан биш шүү дээ. Тэгээд нэг дээр өртөө нэг дээр зовх зовнилэгтэй айц ихтэй түшүрхтэй энэ цаг үед өөртөөгаа сэтгэл ангаах бол бүгдээрээ айц тавтлаа яах юм бүгдээрээ очиод айцаас гарах одоо юу гэдэг нь эмчилгээгээл төрөлтөлийн газраар яваад байгаа. Бүгдээрээ ингээд гуниг тавчаад бүгдээрээ гунигаас гарахаар эмчилгээ хийгээл ингээ явах юм чинь төгсгөлгүй юм болно шүү дээ. Гинжин нөгөө чөтгөрийн тойрог гэдэг чөтгөрийн ингээ гинжин хэлэхэд сэтгэлийн юм сэтгэл заслаа сэтгэл өвдөл сэтгэл заслсан тийм гинжин хэлэхэд орох гэж шүү дээ. Хайрын цаг бид нар тийм зүйлийн төлөө ирээгүй шүү дээ энэ дэлхийд. Зөвхөн өөрөө сэтгэл амраамгалан байдлын төлөө насаараа бяцлах гэж ирээгүй байхгүй. Насаараа эсвэл ирж хаах гэж ирээгүй. Насаараа эсвэл айд төгшиж тэгээ айд төгшөрөхөө улмаас өвчтөй болчоо тэр өвчтөй болсон бие насаараа амжилт гэж ирээгүй байхгүй. Гинд нэг үн цэнтэй амьдралыг үн цэнийг өнгөрөх гэдэг байгаа учраас бас иймэрхүү зүйлийг хэлж өгч байгаа. Хэлж байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөлттэй. Энэ дээр дахиад энэ удаа сэтгэл ярьж дараа нь итгэл ярмаар. Жишээлбэл дараа нь зүтгэл ярмаар. Яагаад гэвэл энэ бүгд чинь өөрөө дандаа хүүсээр дамжиж дахиад сүнснүүдийн гал байхгүй. Ясан талын сүнсийг чиг галгүй болох юм чиний итгэл байхгүй. Итгэлгүй болно. Юу ч итгэхгүй хоолно. Оцгор болно, аймхаа болно. Гэт ингээ ярьж болох гэдэг байхгүй. Чи махан сүнснийхээ галыг хоолгоч юм бол шам зүтгэл гэдэг зүйл байхгүй бол. Чи юунд зүтгэдэггүй. Залхуу хойр гарчаагүй анхаагүй. Тэгээ гуйлагч юм ядуу. Тийм л болж хоёр шүү дээ. Чи болохгүй байхгүй. Тэр нөө сүнсний нийлбэл мэдлэгтэй холбоотой нэг талаас за мэдхээ сүнсний мэдлэгийг мэдхээ бололтой зүгээр л энийг одоо сэтгэл гэж зүг хэлдэг юм бэ? Энийг яаж нэмчилж болдог юм бэ? Итгэлийг яаж өртөж хасааж болох юм бэ? Гэхдээ бид нар ч бас нэг том янз бүрийн ингээ хийгээд байгаа цаана уг нь эдрийг ингээ сэргээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас нэг одоо их үнэгүй зүйлийг одоо нэг үнэлээд одоо юу гэдэг их энгийн өвдөөцийн хувьд их энгийн зүйлийг бид нар энэ цагт мэдхээ болж ирэх айхтар их нэг хэцүү зүйл гэж бодоол тэгэл бүх юм агуу юмыг энгийн болгоод харчих юм. Тэгсэрнэ энгийн зүйлийг маш хэцүүгээ бодчих юм. Тэгэл энэ их хэцүүдээ энийг их мөнгөөр хэмжлэх хэрэгтэй. Энэ их хэцүүдээ их мундаг олон хүмүүсээр явж хэмжлүүлэх хэрэгтэй гэж бодоод яваад тах шиг байна л да. Тэгээд бас нэг талаасаа нөгөө талаасаа ингэж шүү дээ. Ингээл баахан ажил хийгээд мөнгө оллоо, бие зовоогоо мөнгө оллоо. Тэгээд буцаал нөгөөдгөө ламд өгөөл, бөөд өгөөл, үзмэрчдэг бол, засалчдаг бол, сэтгэл зүйчдэг бол, эмнэлэгдэг бол одоо эмчнэрт одоо юу гэдэг нь те ямар юм дөгнөх юм чинь жоохон тийм байна л гэж хэлэх гээд байхгүй да. За тийм энэ удаа тийм л мэрээ да. Тэгээд Facebook дээр манай чинь сэтгэл хөдлөлөөс гаргах ховс гэ бэлийнхэн өнгөө ховс гэдэг айц өнгөө ховс гээл байж лээд. Тэн дараа сэтгэл хөдлөлөөс гарсан гэсэн хүмүүс ирдгэлээ айцаасаа гарлаа гэж ирж лээд. Зарим нь харин буруу нэг зааврын дагаврахгүй айцын мэдээллийн сэргээж яхад гарчдаг. Тэнгүүд айцын мэдээллийн сэргээд үлдчихдэг. Сэргээлээ гарлаа. Нэг тан ухлаар яадаг. Өвчний сэдрэлээ идэрлээ гэж ярьдаг шиг тэр зүйл чинь ухаж гаргаж ирээд устгах шүү дээ. Уг нь бол
За нэг тийм бас эмчилгээнүүд хийдэг. Одоо эмчилгээ гэх юм уу, заслал гэх юм уу, эрдэм гэх юм. Энгийн дэмжлэг бас эхлээд ярьж явах хэрэгтэй байхаа. За өнөөдрийн подкастаар сэтгэлийн талаар маш нарийн эмчилгээ, онцлогооны талаар маш өргөн мэдлэгийг авлаа. Тэгээд комментстас та нар бас бичээрэй. Тэгээд дараагийн удаа итгэлийн талаар подкаст хийх болно.